За асуулт хариултуудыг бас сонслоо. Тэгээд гол нь зүгээр ямар ч ажил хийж хэрэгжүүлсэн бай үр дүн чухал байгаа юм л да. Өнөөдөр энэ татвар төлөгчдийн мөнгөөр л одоо цалин хангамж аваад үйл ажиллагаа явуулаад идэг. Гэтэл ингээд сүүлд нь ажлын үр дүнг нь харахаар үр дүн буурсан үзүүлэлттэйгээр орж ирээд идэг. Тэгээ энэ дээр одоо яг яах ёстой. За тэр эрх мэдэл чигүүргийн хуваарлт ч одоо дараагийн сэдв байж болох байх. Тэр нь ч багдаачгүй одоо тэгээд тэр хараат бус байна уу, хараат байна уу. Үнийн эрхийн комиссол одоо үйл ажиллагаанд хараат бусаар явагддаг байх. Гэхдээ их хурлын дэргэдэл байгуулалт. Тэгэхээр их хурлын дэргэдэх байгууллага гэдэг бол цаашлаад энэ гүйцэх засаг түүний харийн агентлаг салбар байгууллагуудын үйл ажиллагаанд л хяналт тавих хэрэг нь үүсэж байгаа юм л та угаасаа чиг үүргээр. Тэгээ энийг хэрхэн хэрэгжүүлж явдсан бэ гэж сүүлийн үед одоо энэ чиг үүрэг холдож яваад байгаа тохиолдол олон тохиолдоод байгаа. Шууд иргэн дүүлжилдэг байгууллага биш гэдэг агуулгаараа чиг хурлын дэргэдэх байгууллага бол хяналт тавьдаг статустай байхгүй. Их хурлын нэрийн өмнөөс чиг үүргээр. Тэгээ энийг хэрхэн хэрэгжүүлж байгаа юм бэ гэдэг талаар л би асуудал яриад байгаа. Нэг нь асууж, нэг нь хариулсан болоод асуудал битээ хандаач. Илүү үр дүн гаргая. Энэ эрүүдэн шүүлт буурж, энэ хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг хууль эрх зүйн орчинч төр практик нөхцөл байдал дээрээс тэр бууруулах л одоо энэ асуудлыг л яриад байгаа байхгүй. Тэгэхээр соён гэгэрүүлэх ажлаа хэрхэн чигүүргийг яаж хийх юм? Газар дээр нач нөхцөл байдлыг арилгах тал дээр хэрхэн яаж ажиллах юм гэдэг асуудлуудаа л танай байгууллага энэ дээр илүү анхаарах хэрэгтэй юм болов уу гэсэн тийм шүүмж байна. Та хэд маань үйл ажиллагаанд тусгаж аваад явбал уулна. Тэгэхгүй тэгээд ингээд нэгэнтэйгээ ингээд эрх мэдэл булаацалтаад байгаа юм шиг сөргөлдөөд байгаа юм шиг ийм нөхцөл байдлаар асуудал хандаад байвал эн чинь дунд нь энэ ажил орхигдоод байгаа байхгүй. Тэр улсын хурлын гишүүдэд ууралж байгаа бас буруу биш шүү дээ. Ер нь ингээд энэ үг хэлээ бас нэг жоохон асуудалтай бид нар анхаарах хэрэгтэй. Та хэд хэдэн удаа өнөөдөр үгийн алдаа гаргалаа шүү дээ, тэ. Улсын хурлын баталсан тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Та нарын баталж өгсөн хуулийг иймэрхүү байдлаар одоо хандлагын асуудал бас энэ алдаа дутагдал гаргаж болохгүй гэдгийг бас тэр тусмаа та нар хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ эрүүдэн шүүлтийг бууруулах нөхцөл дээр одоо бас бодлого гаргаж ажиллаж байгаа байгууллага юм бол өөрсдөн дээрээ ихтэй энэ асуудал дээр бүр анхаарах зайлшгүй шаардлага байна гэж бодож байна. Тэгээ дараа жил үдээд орж ирэх тэр тайлан дээр одоо бас арай нэг ах дэвшилтэй өөр зүйл орж ирэх байхаа гэдэг хүлээлт үүслээ. За баярлалаа.